төрийн нэрмжийн дарга мягмаран төрийн захиргаа өдөр загсрын дарга загсрын дарга ирж байгаа. Сэтгэл бодлогын төлөвлөлтийн газрын дарга Батбаяр, дижитал шилжилт инновацийн бодлого хэрэгжлийг өсгөх газрын дарга Цэнгүнжав, харилцаа холбоо кибер аюулгүй байдлын бодлого хэрэгжлийг өсгөх газрын дарга Гүнсээ Орол, салбарын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Цагаанхүү, төрийн захин үйлчлэгийн өрсөлдөлтийн газрын дарга Борхов зарим юунууд одоо ирж ах шиг үнтэй. За ийм Монгол академийн захирал Баттулга, радио телевизийн үндэсний сүлжээ улсын төлөвлөлтийн газрын захирал Пүрүням, кибер халдлага зөрчил тэмцэх нийтийн төвийн Амарснаа дарга, за Монгол шуудан компани захирал Тэлэн гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ирсэн байна. За баяргүй сэдв мэдээлэл өгсөё. За бүгдээрэнд нь өдрийн төргий. Тэгээд энэ дөнгөж сая болсон бас 2026 он шинэ оны минь бас бүх дарга нартаа хүргье. За ингээд захин хөгжлийн инновац харилцаа холбооны сайдын аймаг нийслэлийн засаг даргатай 2026 онд байгуулах одоо манай захимаар нэн тэргуунд гэсэн нэртэй ийм гэрээний одоо товч зорилт энэ асуудал за тэгээд одоо хэдүүлээ үргэлжлүүлээд гэрээнд нарийн заалтуудад тусгаж ажиллах энэ процессын талаар мэдээлэл өгье. За тэрний өмнө бүгдээрээ бас энэ засаг даргатай 2025 онд байгуулсан гэрээ түүний хэрэгжилт нийтлэгээрээ за нийтлэг амжилтууд юу ийсэн алдаа оноос юу ийсэн анхаарах зүйл юу байгаа гэдэг товчхон мэдээллийг бас та бүхэнд өгчөө гэж бодож байна. За гэрээ байгуулагдаад ер нь бол яг 23 24 он тий 24 25 он 3 жил байгууллагад явж байгаа. 23 онд манайхаас бодлогын бас юм зөвлөмж энэ төр гаргасан ном бүр гаргаж ингэж тарааж ирсэн. Тэгээд гэрээний хэрэгжилт за гэрээнийхэн одоо илүү нарийн пунктүүдээр нь хэрэгжүүлэх гэрээний тухай ойлголт маань бол жилээс жил сайжраа явж байгаа. Гэхдээ мэдээж бас одоо хэдүүлээ энэ жил бол бүр онцгой ач холбогдол өгөх ийм шалтгаанууд байгаа. Би хойш зорилт дээр та бүхэнд ярьж өгье. За гэрээний ерөнхий дүнг харж байна. Би та бүхэнд яг энэ хүснэгтэр илүү ойлгомжтой харагдах баг. За ерөнхийдөө яг тэргүүлж байгаа аймагуд Өмнөговь, Сүхбаатар тий одоо ингээд за нийслэл бол өөрөө том айл. Нийслэл бол одоо бас маш их ажлууд хийгддэг. Дээрээс нь одоо хийгдсэн ажлууд одоо камер жуулч гэдэг юм уу одоо манай төрийн үйлчлэгээний цэгүүдийн тоо энэ төргээд нэмэхээр хүн амаас нутаг дэвсгэрээс хамаарат бас маш өргөн тоогоор яригддаг. За жишээлбэл одоо манай Баян онгор маань бол мэдээлэлээ ирүүлээгүй байна. Уул нь бол одоо цахимын мэрэгжлээр төгссөн бас их мундаг залуу ажилтдаг гэж дуулсан. Тэгээ цаг хугацаанд бас мэдээлэл юм ирүүлэх юм шаардлагууд байна. Тэгээ бид нар бол богино хугацаанд одоо гэрээнүүдэд үгнээд ямар ч байсан одоо энэ үзүүлэлтүүдээ бол ингээд шалгуур үзүүлэлтүүдээр гаргасан байна. За засаг даргаас гэрээний дагуу ерөнхий нийтлэгээр амжилттай хэрэгжүүлсэн хэд хэдэн пунктүүд байна. Ер нь 5 пункт байна. За энэ бол нэгдүгээрт бол камерын одоо системийг нэгдсэн журмаар хийх, тоо толгойг нэмэх. За дээрээс нь энийг хамгийн гол нь одоо дараачийн шат болох AI-тай холбох, тэрний үр дүнгээр одоо тодорхой хэмжээний засаг захиргааны одоо арга хэмжээ одоо бусад дэг журам зохицуулах, цагдаа хяналтын байгууллагатай ажиллах, хууль хяналтын байгууллагатай ажиллах, хувийн хвшлийн камеруудыг одоо бас холбох гэх мэтчлэн ийм олон дараачийн шатны даваа талууд бас гарч ирсэн байна. 18 аймгийн засаг дарга нар бол энэ дээр бол маш их хичээл чармаалт гаргаж ажилласан байна. За дараачийн асуудал бол энэ гарааны бизнес инновацийн бүтээгдэхүүн үйлчлэгийг хөгжүүлэхэд бодиттой дэмжлэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Энэ дээр бол үнэхээр одоо бодит маш олон ажлуудыг хийсэн байна. Бас нэг талархаж байгаа зүйл нь бол одоо тодорхой хэмжээний гарааны бизнес, стартап компани, мэдээлэл технологийн бизнесийн чиглэлийн залуучуудын одоо уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж шилдэг төслүүдийг нэгээр тогтохгүй одоо 1 2 10 байр маягийг хүртэл одоо мөнгөн дүнгээр тийм ээ баггүй мөнгөн дүнгээр урамшуулж буцалтгүй энэ төр тусламж буюу одоо манай хэлээр бол тэр angel investment-ийг энэ төр өгсөн бүр одоо ийм давуу талууд гарч байгаа. Тэгээ энэ яагаад чухал ач холбогдол өгж байгаа юм гэхэлэр эх жил бол бид нар одоо энэ засаг төрийн бодлогодоо одоо мэдээлэл технологийн экспортыг одоо бодит ажил болгох гэсэн юм том зорилтыг тавьсан байж байгаа. Тэгэхээр энийг одоо орон нутагт одоо ингэж бас хүүлэн дэмжиж ингэж ажиллаж байгаад бол туйлаас их талархаж байгаа. 17 аймгийн засаг дарга нар энэ үйл ажиллагаан дээр одоо маш сайн ажилласан байна. За
За төрийн захин үйлчлэгээ дэд үтсийг хөгжүүлэх ийм ажлууд байж байгаа. За энэ дээр бол хэдүүлээ маш тодорхой тоон зорилтуудыг тавьж ажиллана. Аймаг болгон дээр ажиллана. За одоогоор бол 13 аймаг 24 7 цагийн үйлчлэгээний одоо төвүүдийг нээсэн. За энэ жил бид нар бол одоо хэрэгжүүлэгч агентлагтай ярьж байгаад бүр стандартыг гаргаад тэгээ одоо үлдсэн энэ 9 аймаг дээрээ яг одоо стандартын дагуу талбай нь ямар байх юм, одоо холболт интернет, багтаамж, хэдүүний одоо орох гарах, за одоо зам дагуу хаана байрлахын энэ бүр стандартын дагуу энэ 9-ийг одоо гүйцээж ямар ч байсан 21 аймагда 24/7 үйлчлэгээний төвтэй. За том аймагуд бол дараачихын нэг. За дээрэс нь бол одоо энэ хурдан гэргээ гэдэг одоо киоск машинуудын үйлчлэгээг одоо бас хүртээмжийг нэмэгдүүлэх. Ер нь бол яг алстаа бол эднийг бид нар бүгдийг гар утас руу оруулах гэсэн зорилго тавьж байгаач одоогоор бас яг ингэж бас сувг дээр очиж үйлчлүүлдэг зан төлөв маань байгаа учраас энийг нэмэгдүүлэх юм ажлыг бол зохион байгуулнаа. За хурдан цэг 17 аймаг засаг дарга нар оруулсан байна. За энэ шилэн гав цэгмэн энэ хөтлөлт төрийн ERP, за тэгээд энэ тайлан нэгтгэл энэ одоо салбар хооронд энэ уялдаа холбоог энэ захимаар одоо ашиглах, ажиллах энэ бас айгүй чухал ийм үзүүлэлт байгаа. Энэ дээр бол илүү төрийн албан агчдыг чадварчлуулах. За энэ жил бол бид нар одоо гэрээнд бүр одоо гадны одоо томоохон сургалтын компанитай сертификаттай сургалт тийм ээ оруулахаар ингээд төлөвлөж байгаа. Тэрийн дэлгэрэнгүй бас та бүхэнд ярина. За шилэн гавын хөтлөлт шин төвшөнд одоо гарна. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань бас их анхаарч ажиллах юм шаардлагатай. Гэхдээ бол одоо манад аймагуудын дийлэнх нь энэ ажлууд дээр сайн ажилласан байна. За камерын хяналтгээ дөрөв миний ярьсан. За яг бид нар ингээд сайн жишээнүүдийг бас ингээд түүсэн шүү. За манай нийслэл бол одоо ингээд 1 сарын 1-ээс ингээд хиймэл оюун ухаанаар замын хөдөлгөөнөө жишээлбэл ингээд камер жуулж дуусаад замын хөдөлгөөнөө ингээд зөрчлийг одоо гар утас руу нь явуулаад улмаар тургуулын арга хэмжээ гэх мэтлийн дараалтаа арга хэмжээ авдаг бас одоо сошиал медиамаар явж байгааг харахад бол жолооч нар бол их дэг журамтай болж эхэлсэн байна. Тэгэхээр энэ захимжилтын үр дүн маань бол ингэж бодит амьдрал дээр шууд гарч ах ёстой гэдэг энэ үр дүн байна. За Дорнод аймаг маань бол бас камерын тоо нэмэгдүүлэх, за улмаар бас одоо тодорхой хэмжээний ухаалаг AI системтэй холбох гэсэн юм. Ховд аймаг маань бас энэ ажлыг зохион байгуулсан байна. Энд бас нэг одоо талархууштай ажиллана. Аж ахуйн нэгж байгууллагуудын камеруудыг бас төвийн системтэй холбох энэ гэсэн ийм ажлуудыг зохион байгуулсан байна. За гарааны бизнес дээр та бүхэн ингээ өөрсдөө бас уншаарай. Манай Өмнөгов, Сүхбаатар аймаг, за Увс аймаг, Сэлэн аймаг, Төв аймаг гэ сайн ажилласан байна. За одоо мөнгөн нүнгээр бодиттой одоо мөнгө цаас босгож урамшуул өгсөн байна. Дээрээс нь залуучдын дунд маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Яг энэ дээр гэхдээ хэдүүлээ нэг гэрээгээ наривчлах хэвээр нэг зүйлийг би та тодтогоод бас хэлье гэж бодод байгаа. Төв аймаг маань жишээлбэл гарааны бизнесийг дэмжиж одоо энэ тэрбум гаруй төгрөг ч юм уу зарцуулсан байна. Эндээсээ ингээ харахаар 13 сумын 44-ийн 426 сая төгрөгийн одоо ажлын байр бий болсон. Ингээд малжуулах ажил хийсэн гээд 320 сая төгрөгийн тэр. Яг гарааны бизнес гэдгээр яг малжуулах нь бол тэр айлыг одоо өрхийн орлого морлоготой болгох, улмаар одоо тэр мал аж ахуйн үр шимийг хүртэх ийм юм нь байсан байж магадгүй. Гэхдээ яг одоо хэдүүлэнгийн энэ гэрээний KPI дээр бол мэдээлэл технологи одоо харилцаа холбооны гэдэг ийм онцгой тий энийг яг хэдүүлээ гарааны гэж одоо үзэж барьж ингэж явна шүү гэдгийг бас хэлье. За дээрэс нь манай энэ төрийн захин үйлчлэгийг одоо байршуулахад энэ бол одоо яг бодиттой хөрөнгө оруулалт, бодиттой одоо ажлууд. Тэгэхээр энэ ажлуудыг бол хэдүүлээ саяны миний түрүүний хэлдэг одоо байхгүй байгаа 8 аймаг дээрээ за байгаа аймаг дээрээ одоо энэний хэрэглээг одоо илүү өргөн дэлгэр болгох, илүү олон үйлчлүүлдэг болгох, чанар стандартыг хангах, харуул хамгаалтыг сайжруулах ийм зүйлүүд хэлнэ. Яа гэвэл зарим одоо бас газруудад тодорхой хэмжээгээр шүн мөн хүн ороод хонцдог, эсвэл одоо зарим нэг юм нэвдчихдэг ч юм уу ийм тохиолдлууд бас бүртгэгдсэн байна. За гэрээний хангалтгүй үр дүн заалтууд байна. Гэхдээ энэ бол би одоо энд бичигдсэн байгаа аймаг юунуудыг бол хангалтгүй байсан гэж одоо шууд хэлж байгаа юм бас биш шүү. Энэ 26 оны хэдүүлээ захимаар нэн тэргуунд гэрээндээ тусгахдаа эдгээр заалтуудаа харгалзаж үзэх хэрэгтэй юм байна. Жишээлбэл азаа дарга бол нийт ажиллаараа бол маш сайн ажилласан байна. Гэхдээ одоо юу гэдгийг дроны туршилтын талбай бүсийг байгуулнаа ч гэдэг юм. Ингээд иймэрхүү ажлууд энэ төр оруулаад нөө төлөвлөгөөнд оруулчихаараа хийгдэг бол эн чинь ингээд одоо нэгэнт хийгдэг ажил учраас нөө үнэлгээгээр
хасагтаад явах юм батс юу нөхцөл гарч ирээд байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ жилийн төлөвлөгөөн дээр ялангуяа одоо манай агентлагийн одоо ажилтнууд та бүхэнд одоо арга зүйн зөвлөгөө өгнө. Гэрээнд тусгах саналууд дээр та бүхэнтэй хамтарч ажиллана гэдээ бид нар бүгднөө үүргэжүүлээд борхуу дарга эндээс одоо өөрөө өдөр болгон холбогдоод ингээ ажиллаж байгаа. Тэр хүмүүсийн тусам зөвлөгөөг та бүхэн авах хэрэгтэй. Тэгээд одоо би та бүхэнд дараах 6 бүлэгт үндсэндээ ажиллаа бид нар бүлэглэж гол KPI шалгаруулна шүү гэдгээ хэлсний дараагаар та бүхэн одоо энэ хэрэгжихгүй янз бүрийн ажлуудыг аюул сайн бодж оруулах хэрэгтэй. За манай талаас бас алдаа байна. Жишээлбэл энэ Mind Goal-я тэр нөгөө юу лээ SS government юу лээ ийм бас KPI-д орцсон мөртлөө манай талаас бас технологийн төвшөнд ажиллаагүй тэр ICR Gov email энэ гэсэн ийм одоо хаягууд энэ тэр ажиллаагүйгээс болсон. Гэхдээ энэ дээр бол бид нар ярилцж байгаад оноо хасахыг бол энэ удаадаа оноогоор хасаагүй. Яагаад гэвэл энэ одоо бидний алдаа байсан учраас үнэлгээнд оруулаагүй. Тэгэхээр ингээ хоёр талаасаа хэдүүлээ яг бодиттой ажил болох одоо нөгөө 300 оны төлөвлөгөөн дээр бичигдсэн байгаа эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд наалдуулах одоо тэр зорилгын төлөө энэ жилийнхэн гэрээгээ хэдүүлээ харж явнаа гэж хэлмээр. За ингээд гэрээний үндсэн зорилт Цахим хөгжлийн нөөц харилцаа холбооны яамны сайдын аймаг нийслэлийн засаг дарга нартай 26 онд багтлуулах цахимаар нэн тэргуунд гэдэг нэртэй гэрээ шүү. Тэгээ одоо хэдүүлээ энэ гэрээгээ цахимаар нэн тэргуунд юу болж ийн гэхлээр л одоо энэ гэрээнийхэн ажлуудаа санаж ингэж ажилдаг ийм одоо зуршил руу орё гэж уриалж байгаа юм таа. За гэрээний гол үндслийг би та бүхэнд тайлбарлаж өгье. Зандан шатар ерөнхий сайдын засгийн газар маань өөрөө саяхан одоо сар гарангийн өмнө Монгол улсын одоо хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл буюу 2630 шинэ итгэл эрс шинтгэл гэсэн ийм одоо хөтөлбөрийг олон нийтэд одоо бүх кабинетаараа суужгаад танилцуулсан. За Монгол улсын хөгжүүлэх хөтөлбөр бол өөрөө хуультай. Энийг одоо хэрэгжүүлж явах ёстой ийм хэвт. Тэгэхээр энэ шинэ итгэл эрс шинтгэл гэдэг энэ одоо үндсэн чиглэл хөтөлбөрийн хүрээнд үндсэн хөгжлийн бодлогын 8 чиглэл 10 реформыг одоо бүр гол ач холбогдол өгч тавьсан. Энэ тэгэхээр одоо энэ дээр орсон байгаа энэ шалгуур үзүүлэлтүүд бол зөвхөн одоо захим яамны ч гэдэг юм уу те орсон энэ үүднээсээ биш. Ерөөсөө бүр одоо энэ засагтаа хийж байгаа гэрээний шалгуур үзүүлэлтэд бас орж явна гэдгийг та бүхэн маань анханаас нь ойлгох хэрэгтэй. Би одоо ач холбогдлын зэрэг бас өндөр өгөөрэй гэдэг одоо хүсэлтийг илэрхийлж байгаа нь энэ баггүй. Энэ 8 дугаар зүйл дээр та бүхэн харж байна. Шинжлэх ухааны технологи, хиймэл оюуны шинтгэл энэ захим хөгжилтэй холбоотой бүр ийм стратегийн заалт орсон. За мөн 2 дугаар пункт дээр захим засаглалын асуудлыг оруулж ирсэн байж байгаа. Энэ нөгөө авилгал хээл ахуул одоо бүх юмыг шилэн ил тод болгосноор бид нар одоо захим засаглалын асуудлыг бол засаглалын асуудлаар засаглалын шинжилт хийнэ гэсэн ийм заалтууд орцсон байж байгаа. За хэрэгжүүлэх стратеги дээр энэ D гэдэг дээр та бүхэн digital first буюу цахимаар нэн тэргуунд нэгэ бүх юмыг технологи дээр суурилсан энэ шилжилт рүү явна. Цахимаар нэн тэргуунд гэдэг бодлого маань өөрөө одоо 90 энэ төлөвлөгөө хэрэгжих хугацаанд 90% хүртэл төрийн үйлчилгээг захимжуулна гэсэн юм том зорилтыг тавьсан байж байгаа. За ингээ энэ 2630 төлөвлөгөөг яг ингээд детальчлаад харуул манай одоо яг яамны хүрээнд бол бид нар 11 төлөвлөгөөг яг өөрсдөө бие дааж хэрэгжүүлж дээрээс нь бусад одоо салбарын хүрээнд яамдуудтайгаа хамтраад аймаг орон нутаг нийслэлтэйгээ хамтраад 7 одоо чиглэлээр ажиллахаар ийм үүрэг даалгавар аваад энэ одоо том хөтөлбөрт орсон байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр энэ ажлууд маань бол зөвхөн одоо захим яам KPI үнэлж байгаа биш энэ төлөвлөгөөнүүдийн үнэлгээнд ч гэсэн нөлөөлнө шүү гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд одоо яг 12 сарын 31-нд зарлаад ингээд 1 сарын 1-ээс одоо хэрэгжүүлэх юм үүрэг даалгавар чиглэл ажлын хэсэг одоо бусад зүйлс байгуулагдаад явж байгаа нэг юм том ажил бол эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж өр өгөөжийг ард иргэдэд өргөх 300 хоногийн эрчимжүүлсэн юм ажлын төлөвлөгөө гарсан. За энэ 300 хоног маань өөрөө 30 хоногоор саруудаа хуваагдаад ингээд наривчилсан төлөвлөгөөнүүд яамдууд дээр гараад явж байгаа. Тэгээ энэ 300 хоногийн төлөвлөгөөний маань үндсэн бас заалтууд дотор захимаар нэн тэргуунд бодлого. За тэгээд одоо энэ төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл. За тэгээд одоо энэ бусад хяналт шалгалт давхарддаг барьдаг энэ хүнд суртал энэ бүх юм буюу бизнесийн шин дүрмийг тогтооё гэсэн уриалган доор одоо энд бас манай энэ
гэрээнд тусгагдсан ажлууд суусан байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгэхээр энэ өөрөө ямар гэрээ тэгээд дээрэс нь бид нар олон улсын индекс бас байж байгаа. За манай одоо гол гэрээний урайлга болж байгаа энэ цахимаар нэм тэргуунд бодлогын зөвлөмжийн хүрээнд бол дараах 9 чиглэлээр бас ажиллана. За хууль эрх зүйн хүрээнд одоо дэд бүтцийн хүрээнд шинжилгээ. За кибер аюулгүй байдал. За кибер аюулгүй байдал бол яг хуу том одоо хол биднээс сонсогддог ч гэсэн иргэдийн одоо жишээлбэл өөрсдийнх нь цахим дээр аюулгүй байдал хангах тэр банк санхүүтэй холбоотой мөн одоо сошиал медиа бусад зүйлстэй холбоотой энэ наад захын одоо мэдлэг мэдээллийг сайжруулах гэдэг энэ зүгээс бид нар бас газардуулж ойлгох хэрэгтэй. За төрийн үйлчлэгийг бүр 90% гээд одоо тоо коэффициенттэй заагаад өгсөн. Их хөвгөл бүрдүүлэх буюу энэ төрлийн бүх мэдээллийг бизнесийн бүх мэдээллийг бид нар бас том дата болгож энийгээ буцааж одоо эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах ийм одоо ажлыг бас төлөвлөж байна. Дижитал эдийн засаг буюу өнөөдөр бид нар одоо цахимаар одоо экспортын бүтээгдэхүүнийг бий болгоно гэсэн ийм том зорилгыг тавьж байна. За ингээд цахим оролцоо, цахим ур чадвар буюу одоо төрийн албаны зүгээс ч тэр иргэдийн зүгээс ч тэр цахимаар одоо ур чадвараа сайжруулах энэ ажлыг зохион байгуулах. За инновац төрийн бүтээмжийн гэсэн ийм юм тухайгдж байгаа. За тэгээд хамгийн одоо том зорилго нь бол Монгол улс бол өөрөө олон улсад ер нь Монгол улс гэлтгүй олон улсад одоо улсууд бол хэдхэн индексээр өрсөлддөг. За одоо авилгалтай тэмцэж байгаа индекс, хэвлэл мэдээлэл одоо хүний эрх үг хэлэх эрхчлөө одоо тэрний индекс тийм ээ. За хүний эрхийн индекс. За одоо дээрэс нь сүүлийн үед бол маш их өндрөөр үнэлэгдэж энэ зээлжих зэрэг энэ одоо бусад доноруудыг татах, хөрөнгө оруулалтыг татах энэ үйл ажиллагаанд аюу хүчтэй нөлөөлдөг болсон нэг индекс бол цахим хөгжлийн индекс. Ингээ яамны зүгээс бол энэ цахим хөгжлийн индексийг 72-оос тийм 74-өөс 46 дугаар байр болгосон ийм амжилтыг үзүүлсэн байна. За энэ амжилтанд хамгийн гол нөлөөсөн пунктүүдийн нэг нь бол аймаг нийслэлийн засаг дарга нартай хийсэн энэ гэрээний пунктүүд. Яагаад гэвэл энэ гэрээний пунктүүд нь өөрөө энэ индексийг шалгаруулдаг шалгууруудаас авч тавигдсан юм индексүүд буюу ажлууд багхгүй. Тэгэхээр бидний дараагийн зорилт бол одоо 16 байр урагшлуулж 30 дугаар байранд орно гэсэн ийм амбицтай зорилгыг тавьсан байгаа шүү. Тэгэхээр одоо бидний ажлын үр дүн бол зөвхөн нэг яаман дээр үнэлэгдэх биш. Засгийн газрын түвшинд за одоо бүр гадаад одоо улс орны нэр хүндийн түвшинд. За яг хоо кибер аюулгүй байдлын индекс бас сүүлийн үед нэлээд ач холбогдолтой болсон. Энийг би бас та бүхэнд сонирхуулаад хэлчихье. Тэгээ Монгол улс бол яг тэг голд нь явж байгаа. За энэ дээр бол бид нар одоо сайжруулах ажил хийх ажлаас маш их байгаа гэдгийг хэлье. За ингээд дараах 6 бүлэгт бид нар гэрээний заалтуудыг бүлэглэж харж байна. За энэ ингээд та бүхэнд үзэхээр ямар ач холбогдолтой юм бэ буюу саяны одоо бүх зорилтуудад багтсан 6 үндсэн ажлын юм чиглэлээр бүлэглэж харж байгаа шүү. За энийг та бүхэн бас аягүй сайн хараад аваарай. За нэгдүгээр бид нар цахим хөгжил, мэдээлэл технологиг хөгжүүлэх дэд бүтцийн ажлууд болон бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг одоо нэлээд өндрөөр KPI-аар одоо дүгнж үнэлнэ. За энэ ямар ажлуудыг жишээ нь хэлж байгаа юм бэ гэхээр бүгдийг нь бол бичээгүй байгаа. За жишээ нь хэлж байгаа юм бэ гэхээр харилцаа холбооны одоо сүлжээ өргөтгөх, тийм ээ? Интернетийн холболт. За одоо багтаамж нэмэгдүүлэх. За одоо сүлжээгүй газруудад одоо антин шугам тавьж сүлжээ оруулсан гих мэтчлэн ийм. За энийг бол хувийн хвшлүүд хийж байгаа. За төр засаг өөрөө бас аймаг сумд одоо төрийн үйлчлэгээ үзүүлэх зорилгоор одоо аслагдсан аймаг одоо баг маг дээр ч юм ингээд хийж байгаа ажлууд байж байгаа. За тэгэхээр энэ дээр бодит нэг бүлэг төлөвлөгөө одоо гарнаа гэсэн. За та бүхэн энийг ингээд бодох хэрэгтэй гэсэн. Дараагийн ажил нь бол энэ цахим аймаг гэдэг ийм арга хэмжээг бид нар эхлүүлсэн. За яамны зүгээс бол ялангуяа өнгөрсөн жил одоо 1 2 3 4 5 дугаар аяныг зохион байгуулад ингээд одоо манай яамны мэрэгчлэтнүүд бүгдээрээ сургалт, за судалгааны ажлуудын хүрээнд, за тэр байтугай одоо бүр сумдаар зөвхөн аймгийн төвөр биш тийм ээ. Бүх сумдаар явж одоо ингэж цахим одоо байдал ямар байна, нөхцөл байдал ямар байна, дэд бүтц бусад асуудлууд ямар байна гэдгээр үнэлдэг арга зүйн зөвлөгөө заавар иргэдтэй уулзаж ингэж нийт 240 гаруй мянган иргэдэд үйлчилсэн байна. Бид нар одоо 6 дугаар аяныг энэ жил эхлүүлнэ. Тэгээ энэ аяны хүрээнд 21 аймаг ер нь бол одоо нээлттэй хөвсгөл, нээлттэй одоо өмнө говь гэдэг шиг цахим аймаг гэдэг арга хэмжээг бүгдээрээ одоо энэ бүх ажлуудаа нэгтгэж чагаад ингээд зарим нь гараандаас гарна, зарим нь барайнд орохдоо ингээд энэ ажлыг бол зохион байгуулнаа. Тэгээ энийг зохион байгуулах бүх дэмжлэг
одоо хөтөлбөрөөс ахуулаад тэнд очиж ажиллах илтгэгч нар ингээд одоо ямар хэлбэрээр зохион байгуулах юм, ямар арга хэмжээний хэвлэл мэдээлэлтэй яаж ажиллах юм, аймаг орон нутгаа яаж сурталчлах юм, энэ бүх ажлууд дээр бид нар хамтарч ажиллана. Детальчч бүр хамтарч ажиллана. За ингээд одоо энийг эрчимжүүлэх энэ ажлыг бас нэг бүлэг KPI болгож үнэлнэ. За энд бол одоо төрийн үйлчлэгийг бодитоор захимжуулах, түүнийгээ санал болгодог болох, цааснаас захим руу буюу одоо нэн тэргүүн захимыг санал болгох гэдэг байгаа шүү дээ. За захим хөгжилтэй холбоотой үнэлгээ судалгааг тогтмол одоо хийх буюу одоо энэ ажлын төлөвлөгөөгөө хэдүүлээ оны эцэст яаран санд руу явуулдаг биш, тийм ээ? Сар бүр дүгнэдэг. Энийг бас бид нар энэ дүгнэдэг, анализ хийдэг, ийм одоо дата бий болгодог ийм ажил руу хэдүүлээ явнаа гэдгийг хэлье. За дараагийн ажлын төрийн захим үйлчлэгээ түүний дэд цэцэг шин шатанд гаргая гэдэг ийм зүйл байгаа. За энэ дэд бүтц маань бол хардвер. За тэгээд нөгөө талаас нь одоо бодлогын дэмжлэг гэсэн ийм хоёр ерөнхийдөө бүлэгт хуваагдаж байна. За 24/7 түрүүн би хэлсэн хурдан гэрэг киоскын тоомоог нэмэгдүүлэх. За энэ ажлуудыг зохион байгуулна. За дээрэс нь одоо энэ жил маш ач холбогдол өгж байгаа нэг зүйл байна. Виртуал бүс буюу одоо бид нар мэдээлэл технологийн болон инновац шингэсэн ийм одоо бизнесүүдийг виртуал бүс буюу одоо энэ гарааны явах одоо энэ виртуал бүст бүртгэж тодорхой хэмжээгээр татвар, гайл, нийгмийн даатгал гэх мэтчлэн одоо хөнгөлтүүдийг үзүүлэх ийм бүсийг байгуулсан. 1 сарын 1-ээс энэ бүсийн бүртгэлийн үйл ажиллагаа маань e-бизнес сегментээр бүртгэгдээд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бид нар одоо тоо мэдээлэл авахад 10-аад компани бүртгүүлсэн явж байна. За энэ үйл ажиллагааг одоо бодитоор сурталчилж дэмжих. Та бүхний одоо тэр 10 сая төгрөг, 15 сая төгрөг өгсөн гарааны бизнесүүд чинь жишээлбэл ирээдүйн бол дараачийн алхам нь энэ бүс рүү орох, тийм ээ? Ийм яванда технологи инновацийн одоо үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг гаргах, тэрийг одоо Монгол улстай хэрэглэх, улмаар экспортод гаргах, валютын орлого болох гэсэн ийм том зорилтын хүрээнд хэдүүлээ бодлогын дэмжлэг үзүүлж ажилланаа. За энэ дээр манай агентлагийн хүмүүс бас маш сайн дэмжиж, шаардлагатай үед нь уулзаж, зөвлөгөө өгж, одоо хамт суугаад бүртгэлцсэн ч одоо болно үстэй тий. Ийм бодлогоор ингэж дэмжиж одоо бид нар бас ажилланаа гэдэг ийм яаман дээр бас ажлуудыг зохион байгуулнаа. За энэ яг ажлын хэсгийг одоо би өөрөө яаман дээр удирдна. Тэгэхээр хэдүүлээ энийг бас одоо шинэ шатанд гаргаж маш олон компаниудыг энэ виртуал бүст оруулж одоо ялангуяа энэ мэдээлэл технологийн бизнесийн чиглэлээр залуучдын одоо хөгжлийг бизнесийг дэмжсэн ийм KPI үнэлэгдэх нь вэ шүү. За дараачих нь бол төрийн албан авч иргэдийн захим ур чадварыг нэмэгдүүлэх буюу соён гэгэрүүлэх ажил. За сурталчилан таниулахтай холбоотой хийсэн ажлууд. За энэ бол нэлээд өндөр түвшинд яригдана. Энэ өөрөө олон улсад өөрөө digital literacy буюу манайхаар одоо орчуулад байгаа нь захим ур чадвар гэж орчуулад байгаа. Тэгээ энэ ур чадварыг хөгжүүлэхгүй болохоор бид нар төрийн үйлчлэгээ захимжуулж чаддаг. Одоо манай яамны зүгээс гэдэг юм уу Монгол одоо бүх өдөр улсын бүртгэл нь захимччаад байдаг. Гэтэл иргэн ингээд хэвтэрт байгаа өнөө ортоо авч орж ирээд зүгээр бид нар яарад байгаа алуу гэдэг ингээд энэчээрээс энэ мэдлэг мэдээл энийг одоо очиод авдаг тэр одоо энэ юуг ойлголт байхгүй байгаагаас буюу энэ иргэдийн захим ур чадварыг хөгжүүлэхтэй холбоос үүсэж байгаа үйл ойлголцол багхгүй юу. Өцгтөрхөн ингээд ийм орон даяарл боллоо тэгээд тайлбар юмнуудаа игээд учраа олж явах шиг байл. Тэр болсон явдал нь бол одоо бид нар очиод авъя гэхээр нь яарж яана л гэж хүрээд ирсэн. Ийм тохиолдол билээ шүү дээ. Тэрнээс бид нар бол аль бишээ одоо гэрт нь очиод тэр ухар системээрээ хурууны хаягийг нь уншуулад ингээд үйлчлэгийг бол үзүүлдэг болцсон байгаа. Орнууд ч гэсэн үзүүлж байгаа. За захим шилжилтийг сурчсан таниулах энэ ажлыг бол бид нар бас энэ системгүй ингээд зүгээр хийхгүйгээс гадна манай одоо хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс тэр хурдан клуб энэ төргээ байгуулж байгаа тийм. Нэлээд хэдэн аймагуудад байгуулагдсан маш хөөрхөн арга хэмжээ одоо ялангуяа хүүхдүүдэд энэ захимын зохистой хэрэглээ яаж одоо яг амьдралдаа эрэхтэйгээр хэрэглэх юм яаж одоо энэ үр ашиггүй цаг нарын үрсэн эсвэл одоо элдв халдлага янз бүрийн одоо хүмүүсийн золиос болох ийм зүйлд өртөхгүй байх ингээ энийг одоо хүүхдүүд өөрсдөө санаачилж хийдэг бүр ийм төвшөндөө гарцсан. Тэгэхээр одоо хурдан клуб аймагуд бол одоо энэ жил ядаж хэдүүлээ клубүүдээ байгуулна. Энэ дээр бид нар бас тусал дэмжиж ажиллана. За сургууль болон төрийн байгууллага бусад орчинд өдөрлөг арга хэмжээ аянуудыг тогтмол зохион байгуулж хэвшиж барих тийм ээ одоо тогтмол гэдэг нь тийм сарын аян одоо захимаас сэргийлэх нөгөө яарад яах вэ гэдэг шиг тийм ээ нягтлахт нь одоо юу лээ
нэхэх тусам нэгтлэл үү. Тэгээ ингээд захин банкны одоо тэр банкны лөөрийн эсрэг ийм аянуудыг хэдүүлээ зохион байгуулж ингэж хэвшнэ. Тэгээ энийг төлөвлөгөөндөө суулгана. Гэхдээ нэг зүйл дахиад хэлье. Аймагуд яг энэ дээр бол нийтээрээ маш сайн ажилласан байл шүү. За аймаг орон нутгийн засаг захиргаанаа зөвшөөрлөх төрийн үйл ажиллагааны дэмжлэг гэж байгаа. За энэ бол одоо та бүхний ажил үүргийн хуваарьд шууд орсон. За мөн одоо эдэлж байгаа эрх мэдэл энэ одоо хүрээнд хийсэн ажлуудаа. За энэ дээр бол бидний тавьж байгаа шаардлага бол одоо хүн суртал гаргахгүйгээр за болж игэл захимаар за болохгүй л одоо хамгийн хурдан шуурхаагаар гэхдээ хуулийн хүрээнд жишээл газрын зөвшөөрлөл дуудлага худалдаагаараа ч гэдэг юм уу тийм ээ. Одоо манайх жишээл тэр Mobicom Skytel энэ төр Дорн аймаг илүү газрын зөвшөөрлөлийн тэр дуудлага худалдаагаар ингээд зохион байгуулж нийслэл дээр энэ төр ингээд өгсөн ийм кейсүүд тайлан дээр бол харагджилээ. Тэ энэ кадастрын зураг энэ төрд оруулах за мэргэжлийн хяналтын тэр хяналтуудыг хийх тийм ээ. Одоо тэр байр барилга байшингаас кабель юм татах тэр одоо өндөрлөг антеннуудын хаана байх юм. Энэ бүх ажлуудыг бас ингээд зохион байгуулдаг байх. За дид бүтцийн одоо урсгал засвар үйлчилгээний энэ ажлыг бас бид нар та бүхэнтэй зөвшөлдсөж оруулъя гэж байгаа. Яагаад гэвэл манай студийн бас антен юмуд байдаг тийм ээ. Тэгээ энэ өөрөө онцгой байдлын үед биднэрт одоо хамгийн одоо чухал ийм дид бүтц байдаг. Гэсэн хэдиж одоо бас тодорхой хэмжээгээр одоо зэв мэвээс ахуулаад ингээд ийм юмнууд байна. Энийг бол аймаг орон нутгийн удирдлагууд харьяа нутаг дэвсгэр дээр байгаа ганц нэг одоо ялангуяа гол тэр антеннуудыг бол одоо нэг арчилгаа энэ үзүүлдэг болчихвол ямар вэ гэсэн ийм санал энтрийг бас тавих гэж байна. За тэгээд бусад бичиг баримт зөвшөөрлөлтөй холбоотой энэ ажлууд байгаа шүү. Энийг бол одоо бас үзүүлж ажилласан. Та нарын тайлан дээр бол дийлэнх дээр нь байлаа. Энийг хэдүүлээ цаашид улам хүнд сурталгүй. Дээрээс нь захимжуулах хэлбэр рүүгээ ингэж явъя гэдэг ийм KPI орж байгаа. За ингээд хамгийн сүүлд нь төр хувийн хвшил олон улсын донор байгууллагатай хамтран ажиллах энэ хамтын ажиллагааны KPI орноо. За энэ дээр яагаад ингэж тусад нь бид нар бүлэг болгож оруулж ирж байгаа юм гэхлээр тайлан дээр жишээлбэл харилцаа холбооны компаниудын хийсэн ажлууд ч юм уу маш их байна. За мэдээж та бүхэн зөвшөөрлийг нөгж байгаа тэр компанид орон нутагт одоо үйл ажиллагаа саад бэрхшээлгүй явуулах тэр бусад бодлогын дэмжлэгийг үзүүлж байгааг ойлгож байгаа. Гэхдээ энэ дээр хэдүүлээ дараагийн шатанд гарна. Жишээлбэл Mobicom, Unitel компаниудтай хамтарч нийгмийн хариуцлагын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийгмийн хариуцлагын төслүүд за одоо энэ нөгөө нэг олимпиад, нөгөө нэг гарааны бизнес гэдэг юм уу одоо энэ захин мэдлэгийг дэвшлүүлэх энэ аян хөтөлбөрүүд рүү одоо татаж оролцуулж энэ дээр хамтарч ажиллах ийм ажлууд илүү өндөр үнэлгээ авна. Тэрнээс ч одоо юу гэдгийг зүгээр бизнесийн зорилгоороо одоо юу гэдэг нэг байшинг ч юм уу нэг евро гурван сүлжээгээ оруулсныг хэдүүлээ бүртгэн. Гэхдээ яг бидний аймгийн засаг даргын хийсэн ажлын KPI-д ямар үнэлгээгээр орж ирэх вэ гэдгийг хоорондоо ярих хэрэгтэй байна. За олон улсын донор байгууллагуудыг татна. За Монголд бол одоо ялангуяа манай индекс өсөж байгаа. Бид нар одоо улам царайлаг болж гин гэсэн үг, улам сонирхолтой болж гин гэсэн үг. За ингээд одоо эхнээсээ та бүхэн мэдж байгаа одоо эдгээр хол юм шиг сонсогдож байгаа боловч AI центр, ментор одоо дата центр гэдэг одоо өмнө үе жишээлбэл тийм ээ. AI центр ингээд нэгдсэн байна. За одоо ингээд гих мэтчлэн одоо энэ технологийн одоо өндөр хүчин чадалтай энэ технологийн шийдлүүдийг одоо татах. За энэ дээр олон улсын байгууллагуудтай ажиллах, судалгаа шинжилгээ хийх, зөв боловсруулах. За мөн олон нийтийн одоо энэ мэдлэг мэдээллийг дэвшлүүлсэн төсөл хөтөлбөр рүү орох, хамтарч ажиллах ийм ажлуудын үнэлгээнүүд бас орж ирж байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд ингээд ийм 6 одоо бүлэг чиглэлээр өнөөдөр хэдүүлээ гэрээндээ заалтуудаа тусгана. За бидний одоо процесс ямар явж байгаа вэ гэхээр та бүхэн рүү бүгд бид гэрээнд тусгах саналуудыг аймаг болгон руу ингээд явуул гэж даалгавар өгсөн байна. За Баянгор аймаг шиг юм явуулахгүй гэж болохгүй. Одоо биднэрт гэрээ үзэхлэхэд 15 тий дарга хэдхэн хоног дутуу байна. За тэгээд энийг нь манайхан аваад аймаг болгон дээр одоо нөгөө кастом гэдэг шиг одоо аймаг болгон дээр гэрээ байна. Ялангуяа зарим аймагуд дээр бид нар энэ жил манай сүлжээ компани одоо 4-5 сум дээр сүлжээгээ татаж дуусна. Хөлийн бомтуудыг холбоод ингээд Монгол улс бүхэлдээ энэ жил одоо шилэн кабель холбогдох ийм ажлыг дуусган дээр энэ заалтууд юмнууд дээр хэдүүлээ аймаг болгон дээр тустай ажиллана. Манай Үрангай аймаг Дархан хот маань бол одоо захим хот болно гэдэг ингээд зорилго тавьчихсан. Маш олон ажлыг хийгээ явж байгаа. Тэр байтугай одоо хогоо хүртэл одоо захимаар одоо сенсор ажиллаад тийм ээ хогны машин хүртэл одоо хий маршрутын дагуу биш яг одоо тэр
дүүрцэн хогийн саваа одоо очиж авдаг л болцсон байж штэ. Тэгэхээр ийм шат руу хэдүүлээ одоо явна. Тэгэхээр энэ болгоныг хэдүүлээ одоо аймаг байгууллагуудын гэрээнүүд юуны нийслэлийн гэрээнүүдээр нь жичтэй тусгаад явах энэ ажил байна. Энэ дээр хүмүүсээ шахаад хурдлуулад ингээ ажиллах шаардлага байна. Хоёрт манай хүмүүс танахыг одоо энэ гэрээг зуртал болон үүнээс хойш маш их дэмжиж ажиллая шүү. Сайн ашиглаарай тэр хүмүүсийг. Тэднийг ашиглахын тулд бас нэг зөвлөгөө өгөхөд иргэдийн хурал дээрээ та бүхэн одоо нэг улсын хурал дээр байнгын хороо гэдэг шиг захин бодлогын хороонуудыг одоо бүгдээрээ байгуулах хэрэгтэй гэсэн ер нь ийм зөвлөгөө болон одоо илдгээр ийм шаардлагыг тавьж байгаа шүү. Тэгээ захин бодлогын хороог байгуулахаараа нөгөө улсууд маань бас энэ асуудлаа анхаардаг, энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд өөрсдөө хяндаг. За тодорхой мөнгө төсөв байвал энэний араас одоо өөрчлөлтөж тэр одоо иргэдийн хурал мурал дээрээ бас дуу хоолойгоо болж ярьдаг ийм ажил гин. Энэ хорооны яг дэмжигч байгуулгаар манай агентлагийн залуучууд ажилланаа. Маш нэгт хамтарч ажиллаарай гэж хүсье. За ингээд хэрэгжүүлэхэд ерөнхийдөө яг хөө гэрээний дүгнэлт болон бидний одоо энэ цаашаа шинэ төвшөнд гарах гэж байгаа захимаар нэн тэргуунд болох гэж байгаа энэ зорилтын хүрээнд ер нь бол ингээ арга хэмжээг төлөвлөхдөө орон нутгийн бодит дэд бүтэц хүчин чадал одоо хийж болох хэмжиж болохын шалгуурт одоо нийцүүлээч. Ингүүл одоо та бүхний маань гэрээний одоо заалтаас хийж болохгүй зүйл хоош татахгүй. Ийм учраас та бүхэн энэ дээр одоо төлөвлөлтөн дээрээс анхаараа. За хэрэгжилтийн тайланг үнэн зөв гарах хэрэгтэй байна. Нотлох баримт дутуу байна. Яг тайлангийн презентац царай муутайг та нар харж байна. Ягаад гэвэл зураг хүрэг бага байна. Уул нь би бол одоо ингээ та нарын гой зураг мургийг тавиад ингээ бас үзүүлмээр байна. Гэхдээ бид нар одоо тайланг нэгтгэх нь энэ жил одоо бид нараас би нарийнтайгаа ярьж байгаа санхүү мөнгөний болцоо ямар байх вэ одоо зөвлөмжөө бол бас дахиж гаргана гэж ярьсан хоорондоо одоо тэр боломж болцоо харъя. Тэгэхээр тэр зөвлөмжийг ширээний ном болгох хэрэгтэй. Ялангуяа тэр бодлогын хорооны одоо гишүүд маань захин бодлогын хорооны гишүүд маань тийм ээ. За дахиад төрийн захин үйлчлэгийг одоо найдвартай ажиллагааг хангах энэ дэмжлэг үзүүлэх за үүнтэй холбоотой санал гомдол бусад юмыг тогтмол яамтайгаа бол одоо ингэж солилцож ийм Монгол бусад одоо энэ манай яг хариуцж байгаа энэ одоо захим системүүд рүү та бүхэн маань бол байн хандаж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаасаа шилэн энтергээд өөрсдийн одоо албан үүргээр хөтлөх ёстой энэ ажлуудаа сайн хийж явах хэрэгтэй. За хүний зүйн нөөцийн чадхыг нэмэгдүүлэх энэ сургалт юмнууд байгаа. За Батбаяр дарга энэ дээр нэмэлтээр хийлээрэй заяа. За гэрээний хэрэгжилтийг тайлахтаа одоо ядаж үг үсгийн алдаа малдаа явуулмаарг байна. Тэгээ бидний нэг гомдоод байгаа юм энэ бол яг цагийн тулгаал хариуцлагагүй хандж байгаа асуудал байхгүй. Одоо тэгэхээр ингэж ач холбогдлын зэрэглэлээр хоошоо тавихгүй. Би та нарт энэ ямар ач холбогдолтой гэдгийг сая тайлбарлаж өгсөө. Тэгэхээр та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Энд нэг ач холбогдол өгөөч. За ингээд санхүүжилт хүний нөөц үр ашгийг тооцож захим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг одоо орон нутгийн төсөв бусад их усүрч суулгаж хэвшмээр байна. Наандаж кибер аюулгүй байдалгээ том сэдв яриад байдаг. Засаг даргын таван газар руу нөрөөд презентац үзэхээр вирусээ активейт болгох гэдэг нэг юм пират нөгөө хулгайн програм хэрэгэлсэн компьютероор презентац үзүүлээд сууж байгаа штэ. Нэгдсэн програм хангамжаа хүртэл одоо хэдүүлээ ядаж тэр антивирусын нэгдсэн журмаар авах нь одоо та бидний одоо нөгөө кибер аюулгүй байдалч гэдэг юм уу захимжих гээд байгаагийн чинь жижигхэн ажил واخхой. Тэгэхээр энэ мөнгө цааснаас авахуулаад дөрвтэй томоохон ажлуудыг одоо төсөв мөнгөндөө суулгадаг юм болохгүй бол бүх дэлхийгээрээ захимл ярддаг төрийн бодлогодоо суулгацсан. Тэгээ хэдүүлээ энийг одоо болоогүй мэт холын сэдв мэт ингэж яваад байвал бас болохгүй гэдгийг сануулъя. За ингээд миний өгөх мэдээлэл бол энд дуусч байна. За та бүхэн маань одоо ингээд асуух зүйлээ асуугаад манай энэ саяны нэр дурдсан бүх одоо төрийн улсын үйлдвэрийн газрын захирлууд ийм Монголиа за тэгээ манай газрын дарга нар ингээд бүгдээрээ сууж Батбаяр дарга тэр сургалттай холбоотой бас тэр захим ажлын байр энтертэй холбоотой мэдээлэл таах уу? За баярлалаа. Мэдээлэл гэж үү те. За тэгээд дараа нь асуулт тийм. За та бүхэнд энэ орой мэнд хүргэе. Захим хөгжлийн инновац харилцаа холбооны яамнаас энэ жил захимаар нэн тэргуунд бодлогын зөвлөмжийн дагуу олон ажлууд хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Үүний одоо сая мэдээлэл өгсөний дагуу бүх нийтийн захим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бас томоохон ажлууд төлөвлөгдөөд энэ жилээс хэрэгжээд эхэлнэ. Мөн төрийн захим үйлчлэгний зохицуулалтын газар гэж байгаа.
мөн E-Mongolia Актим улсын зөвлөлтөрийн газар мэдээлэл технологийн үндэсний парк гэдэг энэ байгууллагууд цахим хөгжлийнээс харилцаа холбооны яамтай хамтраад Монгол улс даяар одоо төрийн албан хаагч болон иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлууд зохион байгуулнаа. Энэ ажлуудын зарим онцлог ажил нь гэвэл цахим хөгжлийн харилцаа холбооны яам Oracle Actim гэдэг ийм олон улсын том групп компанитай 60,000 иргэнийг тэдний платформоор дамжуулаад чадахжуулах хэмэл оюуны анхан шатны мэдлэгийг өгөхөр ийм ажлыг зохион байгуулахаар санамж бичгээ зурцсан одоо ингээд үйл ажиллагаанд орохоор төлөвлөж байна. Мэдээж бид нар хэмэл оюуныг ашиглахгүй бол одоо ирээдүйд одоо бүх ажилдаа энэ чиглэлийн мэдлэг чадвар хэрэгтэй гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа болохоор энэ сургалтын ач холбогдлыг ойлгож байгаа хаа. За мөн манай дээр Дэлхийн банкны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд ухаалаг засаг 2 гэдэг энэ төсөл хэрэгжиж байдаг. Энэ төслийн бас нэг ярих сэдвтэй холбоотой асуудал нь Gig Job гэдэг олон улсын нэршилтэй ийм ажлыг эхлүүлэхээр мөн тийм ээ. Энэ нь болохоор илүү нөгөө юу тал руугаа гэрээсээ одоо орлого олох тал руугаа буюу одоо ямар нэгэн платформ апаар дамжуулаад цахимаар ашиглаад гэрээсээ орлого олох боломжийг ингэж бий болгодог ийм ажил байгаа. Энийн хамгийн юу тод жишээ нь болохоор бидний судалгаан дээр энэтхэгт яг энэ ажил хийгдээд 1 сая иргэнийг ингэж орлоготой болгож ирсэн гэдэг сайн туршлага бас явж идэг юм лээ. Тэгэхээр энэ ажил дээр мөн та бүхэнтэй хамтраад бүх аймаг орон нутгатаа нийлээд энэ ажлыг хийнэ. За мөн яамнаас барьж байгаа нэг онцлог бас нэг ажил нь болохоор бид нар энэ жил хэмэл оюуны жипүү кластер төвийг байгуулахаар хөрөнгө оруулалтуудын шийдвүлээд ингээд ажилдаа орцсон явж байгаа. Энэ нь болохоор мэдээж төрийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан одоо бүх төрийн байгууллагууд хэмэл оюуныхаа дэд бүтцийг манайхаас нэхэж эхэлж байгаа. Энийг хангасан мөн хувийн хвшилтэд зориулаад ийм тодорхой хэмжээний юутай стартап компаниудыг дэмжсэн тийм хэмэл оюуны дэд бүтцийг мөн бий болгохоор ингээд яамнаас ажиллаж байна. За баярлалаа. За баярлалаа. Дэд сайд улсаа нөгөө салбарын сайдтай аймгийн дарга нарын байгуулсан гэрээг бас нэлээд амьд бодиттой ажиллах нэлээд чухал асуудлуудыг хөндөж ярьлаа. Та хэдийн шаардаар ирж байгаа асуудлуудыг иш наваад өгч байгаа. Шууд дэлгэсээр асуух асуулт саналтай аймаг байна. Дорнод аймаг байна. Дорнод. За Дорнод. За та бүхэнд орой мэнд хүргье. Сая одоо цахим хөгжил инновац харилцаа холбооны салбарын одоо мэдээллийг сонслоо. Цаашлуул одоо цахимаар нэн тэргуунд гэдэг энэ одоо зорилготойгоор гэрээний хэрэгжилтэн дээр онцгой одоо анхаарч ажиллах асуудал дээр бол бас нутгийн захиргааны байгууллагаас бол бүх шатандаа одоо анхаарч ажиллах болно. Тэгээ ялангуяа одоо цахим хилцээний үйл ажиллагааг мөн одоо бас энэ танай салбарын одоо нэгжүүдийн үйл ажиллагаанд бид одоо бүх талаар дэмжлэг үзүүлж хамтарч ингэж ажиллах болно гэдгийг бол илэрхийлье. Дорнод аймгийн засаг даргын орлогч Гам Батгч хүн байна. За ийм нэг 4 санал байна. Нэгд аслагдсан баг сумдад харилцаа холбооны одоо дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага ингээд зүйн ёсоор тавигдж байгаа. Аслагдсан багийн иргэд малчтаас энийг одоо удаа асуудлууд яригддаг. Бид одоо холбогдох бүхэл шатандаа энэ саналуудыг хүргэдэг. Тэгээд энэ бол зөвхөн одоо 26 оны асуудал биш. Ер нь бол цаашлуул одоо та бүхэн маань энэ зүүн бүс нутгийн дундаа хамгийн зүүн хязгаарын энэ нас Дорнод нутгийн одоо энэ алдагдсан баг сумдын харилцаа холбооны асуудал дээр бол одоо бас онцгой анхаарч дэмжлэг үзүүлнэ гэдэг нэг санал. Дараагийн асуудал бол энэ радио телевизийн үндэсний сүлжээ усын төсвийн үйлдвэрийн газар гэд байна. Манай дээр за одоо олон нийтэд бол мэдээллийг одоо хүргэх ийм одоо чиглэлтэй онцгой чухал объект. Энэ байгууллагын эрчим хүчний зардал бол их чадны станцуудад бол сардаа бол нэг 15 сая төгрөг гардаг. Ингээд цаашлах юм бол эдний газар, хүн, хүч, хашаа, барилга байгууламж ингээ бусад нөөцүүд дээр нь түшиглээд нарны эрчим хүчний одоо сэргээгт эрчим хүчээр энэ эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэл
хамгийн оновчтой зардал хэмнэх асуудал байна гэдэг. Одоогоор бол бас 100 гаруй 150 сая төгрөгийн барагшгүй өртөө явж байгаа гэж одоо бид ойлгож байгаа. Энэ төслийг саналаа бол хургуулсан байгаа юм байна. Тэгээд энэ цаашлуул одоо бас та бүхэн маань бол олон улсын болоод бусад одоо төсөл хөтөлбөрүүд хамрагдах мөн одоо бас бусад төсвийн боломж гарч ирүүлнэ. Манай энэ одоо объектын эрчим хүчний асуудал дээр сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр нь дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм одоо нэг санал байна. За дараагийн асуудал бол орон нутагт харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын одоо хүний нөөцийн хөгжил мөн одоо тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо чиглэлээр залуу инженерүүдийг одоо орон нутагт ажилуулах энэ одоо ийм мэргэжлийн хүмүүс бас төдийлөн одоо элбэг хүрэлцээтэй биш байгаа энэ цаг үед энэ одоо энэ залуу инженерүүдийн одоо нийгмийн асуудал дээр одоо салбарын зүгээс одоо бусад холбогдох байгууллагуудад хүсэл тавиад бодлогын дэмжлэг үзүүлнэ үү. Тодруулж хэлэх юм бол одоо энэ залуучуудад орон нутагтаа тогтсоо суурьштай ажиллахад нь орон сууцны ипотекийн одоо зээл тусламжинд хамруулах гэдэг байгаа мó. Энэ асуудал дээр одоо бодлогын дэмжлэгийг үзүүлнэ үү гэдэг ийм одоо бас нэг санал. За мөн одоо энэ харилцаа холбооны салбарын инженерүүдийг гадаад улсад сургалтанд хамруулах, мэрэгжил дээшлүүлэх тал дээр нь одоо бас дэмжлэг үзүүлж энэ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахад нь одоо бас сайхан дэмжлэг үзүүлж ажиллана. Орон нутагч гэсэн одоо мөн бас бид энэ тал дээр бол анхаарч ажиллах болно гэдгийг илэрхийлж байна. Тэгээд та бүгдийн ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За өөр ямар амиг байна? Асуултаа. Баярлалаа. За зангад дарга. Баярлалаа. Дорн төрөлжлөлийн баярлалаас байна. Орой мэндийг дэвшүүлье. Баярлалаа. Хоёрхан асуудал. Яри за нэгдүгээрх нь бол энэ орон нутгийн нэг радио нэвтрүүлэх станц гэж байгаа манай 60 жилийн түүхтэй. Энэ одоо хүртэл статус нь тодорхой биш. Тусгай зөвшөөрөл авахгүй хууль зөрчсөн байдалд явж байгаамаа. Энэ асуудал дээр одоо нэг анхаарч нэг тийшээ болгож өгнө үү гэснийг хүсэж байна. За хоёрдугаар нь одоо хөдөө орон нутгтсан технологи хоног төхөөрөмж бол маш идэвхтэй явж байна. Манай амьдчсан одоо цаар хэмжээнд хэрэгжиж байна. Харин одоо энийг хэрэгжүүлэх төрийн албаачдын ур чадвар хоцроод байна. Ахмад настангууд маань хэрэгжүүлэх хэрэгэл тал дээр нөгөө одоо сурах залуучдын програмчлал хиймэл оюун хэмжээ аюулгүй байдлын мэдлэг энгийн малчин иргэдийн одоо практик хэрэглээний асуудлууд нэлээд хоцрогдож байна. Тийм учраас одоо бүсчилсэн ч юм уу аймагтаа бол цахим ур чадварын лаборатори байгуулвал бид нар орон нутгаас бол байрны асуудал дээр бусад дэмжлэгийг үзүүлье. Энэ дээр ингээд хоног төхөөрөмж бодсон хүчийн асуудал дээр тусалж анхаарч өгөөч гэсэн хоёр тодорхой асуудлыг тавьж байна. Баярлалаа. За баярлалаа. За өөр ямар амиг байна? Ховд амиг. За нэр хэлээрэй. За Ховд аймгийн телекамерын хяналтын хэд төвийн дарга одон чи гэж байна. За Монгол улсын төслийн хөгжлийн үзэл баримтлалын 3 дугаар өсвүүдийн хөгжлийн зарлага зорилтын 3-2-12 Ховд хотод үсгийн дата төв байгуулахаар тусгагдсны дагуу бол Ховд хотод үсгийн дата төв байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр манай аймаг төлөвлөсөн ажиллаж байна. Энд бол нөгөө яамнаас хэдвэр түвшний дата төв байгуулах мөн зураг төсөл техник эдийн засгийн мэдээлэлд боловсруулагдсан хэсэг талаарх мэдээлэл байвал бидтэй боломж байна. Дараагийнх нь болохоор одоо телекамерын хяналтын гид төвүүд бол бүх аймагт байгуулагдаж байгаа. Энтэйгээр уялдуулаад бол засгийн газрын 86 дугаар тогтоолын дагуу бол Ховд аймагт телекамерын хяналтын гид төв байгуулагдаад жилийн үрдэ зарлаж байна. Тэгээд манай аймаг бол хэмэл оюун ухаанаар бол 5 улс орыг томглоод хэмэл оюун ухаанаар торгуул хийх дэд бүтцийн асуудал бол шийдэгдсэн. Тухайн торгуулийг харин нөгөө илгээх програм хэмжээ асуудал бол шийдэгдэж чадахгүй байна. Тиймээс бол бодлогын дэмжлэг үзүүлэх боломж байдаг байгаа болов. Төр хувийн хэвсэлийн түвшлэлээр хийх боломж нь хий байгаа болоо. За баярлалаа. За өөр амиг байна. Эндээс хариулт өгөх үү? Энд нэлээд асуулт санал За Өмнөгов аймаг.
За. Сонсож За Өмнөгов аймгийн засаг даргын орлогч Зан Узар байна. Та бүдэд энэ орой мэндийг хүргье. Тэгээд мэдээлэлээ авлаа. Нэг 2 санал байгаад байна. За нэгдүгээрт нь цахим яамнаас бас Өмнөгов аймагт зөвшөлтсөд бичгээр санал солилцоод мэдээлэл технологийн хаб байгуулах ажил явагдсан. За энэ хүрээнд Өмнөгов аймаг талбайгаа бэлдээд тогтцолт зураг хийчихсэн. Бид одоо байж байгаа энэ ажлаа одоо үргэлжлүүлэхэд бас дэмжлэг хэрэгтэй байгаа. За байр асуудлыг бол бид хэд шийдсэн байж байгаа. Яг одоо зориултын байрыг бол хоёрдугаарт дата төвийг одоо орон нутгийн төсөөрөө бид одоо барилга, доторх тоног төхөөрөмж бүх зүйлүүдийг бол одоо барьж байгуулад ашиглалтанд оруулсан. За яг ажилуулах хэрэгцүү гэдэг юм уу, бүтэц оронтой цалингийн сан гэдэг энэ зүйлүүд нь шийдэгдэхгүй явж байгаад орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газраар бид хэд одоо үйл ажиллагааг нь авч явж байгаа. Ингэхдээ зардлыг нь энэ одоо гүйцэтгэлээр нь орон нутгийн төсвөө санхүүж болж байгаа. Энэ нь нөгөө нэг аудитаар болон бусад одоо шалгалтаар ингээд зөрчил болоод байдаг. Одоо цалин янз бүрийн асуудал одоо санхүүжүүлээ. Аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар бол одоо ашиг олж өөрийгөө санхүүжүүлэх гээд тэгээд дата төв дээр бол яг камерын хяналт үйлчилгээ засвар бусад одоо чиглэлээр төлбөртэй үйлчилгээ явуулж өөрсдөө мөнгө олж эхний ээлжийн ажлуудыг хийж байгаа. Цаашид бол бид энэ их өгөгдлийг хадгалах одоо уул ухай энэ гайл хил гайлтай холбоотой тэгээд их өгөгдөл суурилсан энэ дата анализээр бас одоо мөнгө олох мөн одоо энэ камерын хяналтаар одоо дамжуулж одоо удаан хугацаанд хадгалж одоо ашиг олох гэдэг юм уу ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн нөхцөл байдалд бол бас мөнгө олох боломж нь бас хуулиар хязгаарлагдсан. Яг үн тарийг тогтоох гэхээр энэ чиглэлийн хууль эрхцүү нь одоо шинэ журмууд нь батлагдаагүй гэдэг ингээд хүндрэлтэй асуудлууд маш их бичиг тоот ингэж цаас явдаг. Тэгээ маш их шалгалт зөрчил одоо аудитын асуудлууд үүсээд байна. Энэ дээр бас яамнаас одоо тодорхой дэмжлэг хэрэгтэй байна. Одоо бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Хүн одоо ажлын хэсэг томилж гэдэг юм уу ямар байдлаар энэ үйл ажиллагааг доголдох уу явуулах уу цаашид одоо энэ бүтэц оронтой цалин тэгээд энэ чиг үүрэг энтрийг бас маш тодорхой болгоул бид дараагийн хөрөнгө оруулалтуудыг хийх одоо бүрэн боломжтой одоо төсөв үржилсэн тэзүү бол гаргацсан явж байгаа гэдэг ийм хоёр асуудал дээр бас нэг дэмжлэг хэрэгтэй байна гэсэн санал байна. За баярлалаа. За өөр аймаг байгаа юу? За тэгвэл эндээс хариулт өгье. Тэр нэр яг уу. За тэр нэр эмчийн дарга юмэр нараа. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ерөнхийдөө ирсэн саналуудтай танилцлаа. Тэгээд ерөнхийдөө бүх за миний нэр Мягмар наран төрийн нэр эмчгийн дарга. За аймагуудаас ирсэн нийтлэг асуулт гэхээр одоо харилцаа холбооны сүлжээний хүртээ хэмжээг сайжруулах буюу орон нутагт баг за сум баг зарим одоо аялал жуулчлалын бүс нутаг дээр харилцаа холбооны сүлжээг оруулах хүсэлтүүд маш ихээр ирж байгаа. За улсын хэмжээнд нэг 1600 орчим баг байгаагаас судалгаагаар 105 орчим баг дээр ямар нэгэн байдлаар огт сүлжээгүй гэсэн судалгаа байдаг. За энэ дээр үндэстэд бид бүхэн өнгөрсөн хугацаанд буюу 2024-өөс эхлэн 2024 оноос эхлэн орон нутагт одоо сүлжээгүй багууд дээр сүлжээ оруулах ийм төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бүх нийтийн үйлчлэгийн үргийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр зарлаад явж байгаа. За өнгөрсөн оны үед бол 24-өөс 25 оных төр бид бүхэн 100 баг зарснаас 34 баг дээр сүлжээ оруулсан байна. За зарим багууд дээр бол одоо дэд бүтцийн хувьд одоо тухайн баг нутгийн одоо эдийн байршил за хэрэглэгчийн тооноос хамааран одоо үйлчлэгээ эрхлэгч үүрэг холбооны оператор компаниуд санал өгөхгүй тохиолдол бас гарч байгаа. За энэ асуудал дээр бид бүхэн ярилцаад бас дараагийн одоо багууд дээр анхаарахаар харилцан ялгаатай байж болох юм байна гэдэг байдлаар бас ярилцж байна. За энэтэй холбоотой энэ багийн сүлжээг оруулах асуудал дээр бид бүхэн одоо аймгийн засаг дарга за иргэдийн урал за тухайн бүсийн улсын хурлын гишүүдээс маш их саналууд ирсэн. Өнгөрсөн хугацаанд давхарцсан тоогоор 400 орчим баг дээр санал ирсэн байгаа. За бидний хувьд бол энэ жил 60 багийг
сүлжээнд холбоё. За энэ сүлжээнд холбохдоо тухайн багийг сонгохдоо мэдээж одоо судалгаан дээр үндэслээд хэрэглэгчийн тоо, эрэлт тэр зүйл дээр үндэслээд холбыг төлөвлөж байна. За энэтэй холбоотой 60 багийг бол саналыг аваад боловсруулж байгаа. Тэгэхээр удахгүй бас энэ саналыг нэгтгээд тухайн аймагуд дээр бид бүхэн мэдэгдэх болно. За аймагудаас бол гоё санаачлаг гаргаад одоо Баян-Улгийн аймаг, Өмнө Говь аймагаас бол энэ захимжилттай холбоотой дэмжиж хаа байгуулах мөн лаборатори байгуулах төр байраар хангах санаачлаг гаргаж байгаад баяртай байна. За бидний хувьд бол мэдээж орон нутгийн иргэд дээр захим ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бол нээлттэй. Бидний зүгээс бол төрийн захим үйлчлэгний зохицуулалтын газар за ийм Монгол активын зэрэг байгууллагаас Булган аймагаас бас санал өгсөн юм байна. Сургалтуудыг захимаар болон бичлэн хийж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой саналууд дээр бид бүхэн ажиллах боломжтой. За ирсэн саналуудтай холбоотой бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг бол манай холбогдох газрын хүмүүс өгөө явах болно. За бас түрүү ярьжсэн энэ ирсэн саналууд дээр бас төрийн нэгдсэн веб хуудасны талаар шийдвэр гаргаж ирсэн байлээ. Тэгээ энэтэй холбоотойгоор эцсэн шийдвэр гараад www.gov.cgmn гэсэн нэгдсэн захим хуудасаар явахаар болсон. Тэгэхээр үүнтэй холбоотой сургалт үнэлгээг энэ gov.cgmn-ээр хийх болно. За өөр ямар мэдээлэл. За тэгээд нэмэлт мэдээлэл саяны асуусан асуулттай холбоотой холбогдох газрын дарганаар мэдээлэл өгнө. За сүүлд нь Өмнө Говь аймгийн хнаас бас нэг асуусан асуулт байгаа. Дата төвийн талаар Өмнө Говь аймаг маань аймагудаас анхлаад ерөнхийдөө өөрийнхөө дата төвийг байгуулчихсан. Энд манайх холбоотой ажиллаж идэг. Тэгээд саяны ер нь бол өмнө манаас яамнаас чиглэл авсан бичгийн хариуг бол та бүхэнд хүргүүлсэн байгаа тийм ээ. Энэ дээр бас манай яамны мэдээж шийдэж чадахгүй тэр нэг цалинтай холбоотой, өмчлөлтэй холбоотой асуудлыг бол шийдэж чадахгүй мэдээж. Тэгвэл бид нэр одоо энэ дата төв маань хаашаа ямар зорилготой яаж хөгжих вэ гэдэг дээр нь бол зөвлөмж өгсөн байгаа. Тэгээд та бүдгийн саяны сүүлийн санал тавьдаг тэр нөгөө үндэсний дата төвөөс ч юм уу тийм мэрэгжлийн тийм хүмүүс очиж дата төвтэй танилцж илүү тийм агсан түвшинд зөвлөмж өгөх, зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах ажил бол энэ жил хийгднэ. За тий хот болохоор ер нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр 5 дата төв байгуулахаар туссан байдаг. Тэрний нэг нь хот дата төв байгуулах байгаа. Энэний тэзүүнүүд бол хийгдэг байгаа. Тэзүүнүүд эдийн засгийн хөгжлийн яам руу бид нэр саналуудаа шаардлагатай тэзүү боловсруулах саналуудаа ерөнхийдөө төсвөө үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр харж байгаад бид нэр тэзүүнийхээ саналыг эдийн засгийн хөгжлийн яам руу өгдөг тийм тогтолцоотой байгааг та бүхэн мэдж байгаа хаа. За та бүхэнд орой минь хүргье. Радио телевизийн үндсэн сүлжээ утсан төлбөрийн газрын захирал Бүрүнэм гэж хүн байна. За тэгээд Дорнодоо аймгаас асууж байгаа асуултан дээр бас нэмэлт тайлбар өгье. За 2025 онд радио телевизийн үндсэн сүлжээ бас энэ манай дээр одоогоос тулгараад байгаа гол асуудлуудын нэг болохоор энэ нөгөө эрчим хүчний тарифын одоо нэмэгдэлтэй холбогдлолтойгоор бас хүндрэлүүд үүсээд байна. За одоо Дорнодоо аймаг, Өмнө Говь, Баян-Улгийн, Хөвсгөл гэдэг ингээд 5 хүчний станц явж байгаа энэ байгууллагууд дээр маань одоо эрчим хүчний одоо энэ үр төлбөрийн асуудал ингээд явж байгаа. За энэтэй холбогдуулаад бид нар 2025 оны 1-р сараас эхлээд ер нь эндгээр их хүчний станцууд Улаанбаатарт байгаа энэ хонхрын их хүчний станцуудыг сэргээгдэх эрчим хүчний төсөл рүү шилжүүлэхийн ажлыг тэзүү боловсруулах шатанда явж байна. За мөн олон улсын байгууллагуудтай бас хамтраад донор байгууллагуудаар хэрэгжүүлж болох асуудлууд гээд нэлээд хэдэн бас газруудаа судалгааны ажлууд яваад ингээд тэзүүнүүд маань боловсруулагдаад явж байна. За 2027 онд ямар ч байсан эхний 1-2 аймгийг бол
одоо энэ эрчим хүчний энэ сэргээгдэх эрчим хүч нарны панелаар шилжүүлэхийн ажлыг бол төлөвлөсөн. Ингээд одоо яамны салбарын яамдаа болоод мэдэгдсэн ингээд бичгүүдээ ингээд өгсөн явж байна. За дараагийн нэг асуудал болохоор түрүүн бас Өмнө Говь аймаг дээр Зангаар засаг дарга бас дурдж илээ. За 11 сарын 7-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс биднэрт бас нэг хүсэлт ирсэн. Энэ ямар ч тав вэ гэхээр Баян Үлгийн аймагт явж байгаа одоо радио нэвтрүүлэг бид нар бол одоо улсын хэмжээнд чиг үүрэг маань үндэсний олон нийтийн радиог 1-2 дугаар программыг одоо 21 аймаг 330 сум суринд одоо дамжуулахын юм үүрэг хүлээж ажилладаг. Тэгтэл Баян Үлгийн аймаг дээр болохоор яадаг вэ гэхээр тодорхой нэг цагт буюу 8-аас одоо 21 цагийн хооронд одоо аймаг орон нутгийн одоо FM-ийн станцын сигналыг одоо үндсэн сигналыг шилжүүлж салгаж одоо ингэж дамжуулдаг нэг ийм үйл ажиллагаа явагдаад ирсэн юм билээ. За тэгээ энэ яадаг байсан бэхлээр 1965 оны 6 дугаар сарын 30-ны Цэдэнбол даргын одоо тогтоолоор бас үндэсний нөгөө цөөнхийг одоо ингэж одоо мэдээлэлээр хангах гэсэн одоо энэ үндсэн дээр одоо явж исэн юм байна лээ. За тэгээ энэ дагуу бас мэдгдэл хөргүүлээд ер нь бол зүгээр хуулиндаа бол харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн төрийн бус байгууллага нь өөрийн одоо зөвшөөрлөө аваад тэгээд одоо тэнцээ антин бирцаачгийг тухайн давтамжин дээр одоо ингэж асааж одоо ажилуулах ийм үүрэгтэй байдаг. Үндсний манай бол радио телевизийн үндэсний сүлжээ маань болохоор яг л одоо үндсэн чиг үүрэг маань Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1-2 дугаар программыг орон даяар дамжуулах ийм үүрэгтэй ингэж ажиллаж байгаа. За энэ дагуу бол тайлбарыг бол бас засаг дарагт Зангаарт бас тэр үед мэдэгдсэн. Мөн одоо Баян Үлгийн аймгийн радио телевизийн үндэсний сүлжээний газрын одоо хариа дарга одоо хуутгаан дарагт бас мэдэгдэж одоо дээрх үйл ажиллагааг одоо яаралтай одоо хууль журмын дагуу явуулна уу гэсэн энэ хүсэлтүүдийг бол алтан тоотуудыг бол хөргүүлж ажилласан байгаа. За энэ асуудлаар бас улсын хурлын гишүүд одоо Зүлхбар гишүүн болоод сайд одоо Абукер сайдд бас за одоо цахим хөгжлийн инновац харилцаа холбооны яамны сайд одоо Батчуугар бас хоорондоо санал солилцож одоо тухайн асуудлыг одоо мэдж байгаа шүү. За баярлалаа та бүхэнд. Энд асуудал асуух. За одоо өөр аймаг байна. Хариултах уу? Хинтээ юу? За нэр хэлээд. Сонсохгүй байна. Намчны байж сонсож. Сайн байна. Энэ сүлжээний хинтээ бацсан даа. Тэгээд ийм маягаар төлөвлөмж бодлого тохиолдох яам оны фигурыг асуусан явж байгаа. Аттай. Дээрээс нь нэг бас үг сонсож байгаа. Баяртай. Энэ гурван асуудал байна. Нэгдүгээр нь болохоор энэ нөгөө фигурын ажиллагатай холбоотой асуудлаар яг юу яхад түрүүн бас эцэдийн ихтэй байлаа. Орон төрөөсөө тухайн нөгөө баталсан чиглэлийн байгууллагууд байгаа шүү. Тэр байгууллагууд мэдээлэл аюул байж аудиттай холбоотой асуудал тавиад ярилцаад үзэхэд төсөн өргөний асуудал байна. Тэр төсөн өргөч нь болохоор зэрэг усын сүдэр аюул төсөв батлагдж байгаа тохиолдолд хасагдаад явахаар зэрэг аудит хийх төлөв тооцоо юу гэхээр үзэсгэлэнтэй байна. Тэгээ энийг тэр аюултай холбоотой асуудлыг усын сүдэд үнээр урагш нь асуудлыг аюултай сайжруулах тэрийг нь баталж өгчийг цаашдаа явах гэсэн биш. Орон өөрсдөө мөнгө олоод аюултай аудит хийгээд зүйл биш. Нэг хоёрт нь та бүхэн хинхээ амжилтыг үзсэн байлгүй би сая харсан материалаар асууж байна. Мэдээж холбооны чиглэлийн байгууллагууд нь бүгд байж байгаа тэр барилга байгууллагууд байна. Энэ барилга байгууллагууд 1960 онд Улаан хятад улсын үйл төслөмж гэсэн баха тухайн үед дарга нарын шинжтэй орон сууцны хоёр давхар алддаг байсан гэсэн. Өнөөдөр тэр барилга нь өнөөдөр харилцаа холбооны чиглэлийн Монгол холбоо компаниуд холбооны сүлжээ тэгээ өөрийн холбооны компаниуд хамтын цамхаг хөрвүүлээд байдаг. Энэ барилгын шинжлэх талаар бол яг манайх бол үүсэх тодорхой чиглэл гаргаад юм уу компаниуд дамжуулаад шийдэхгүй. Яг л нэгдүгээр тийм нь өөрөө төрийн өмч тэр утгаараа бол өөрийнхөө барилга боломж асуудал шийдэх ёстой. Сүлжээ компани төвшөнд өгөх засвар үйлчилгээний асуудал яг нөхөс биш. Гон байрлалыг цааш нэг байх боломж. Үнэхээр
Түүний цаг хугацаанд 1923 оноос хойш өнөөдөр хүртэл байгуулагдсан байгууллагуудаас барилга байгууламжийн шилжүүлдэг цар ганц салбар үүссэн мэдээлэл холбооны салбар шүү. Хацгийн байшин 60-аад оныхоо хуучин гэр бүлээр бол хуучин хоёр тушаал байшин үгүй юм. За энийг бас анхаарч өгөөч. Сайн бичсэн юм аа. За нөгөөх нь энэ хатуудын хүчийн талаар яг энэ зорилтын дотор болон бусад цаашдаа дэлгэрэнгүй төлөвлөгөө олон бүсгүйд орох гэж бодож байна. Яг одоо харж байгаагаар бол мэдээж бид нар энэ цахим орчныг хөгжүүлэх дээрээс нь ингээд хотын газрын зорилтууд болон сая тавьцын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндсэн дэд чинь явахгүйгээр цаашаа болж байгаа. Сая би хальчаад харж ирсэн аймагуд бол алдсан хаалт бүснийг харьцаа олон бичсэн сайн хатыг тодорж өгч ирсэн санал их явж байгаа шүү. Тэгвэл бид нар ямар асуудал гарах юм бэ гэдэг нь үнэн аймаг бол үүсдэг сум суурийнхаа хувьд бол үндсэн шилэн тавих боломж дууссан. Гэтэл шилэн тавих гарч байгаа нэг сар буюу нөгөө цаасан үйлчлэгээр фаам үйлчлэл авч байгаа үйлчлэгийг таслуулаад байгаа шалтгаанууд нь хайрцаг гарч байгаа асуудал. Тэр дэвшлийн асуудлын гол шалтгаан юу гэдэг нь харны харилцааг зохицуулагч байгууллагын кадастрын зураг биш нөлөөлөд байгаа зураг байгууллагууд шинээр гэгцээ хийж байгаа байгууллагуудын хооронд онцлог холбоотой. Тэр байгууллагууд руу шинэ газраас дамжуулаад нэгэн эсрэг дэвштэй холбоотой ганцхан манайх биш суу гүчин харьцаа холбооны дэвшүүдийг нэг яруу тэр кадастрын зурагтай бүрэн өссөн байх чиглэлийг шинэ газар дамжуулаад ядны 600 газар өгдөг тийм. Тэр байгууллагт мөхч болтгоо юм. Өнөөдөр одоо би яг ноолгүй үнэ бараг 4 жил 5 жил яг нэг өгөөд бүх градуудад өгчөө бүлэгээс сурч. Тэгээ шийдэгдвэл орнотог бол яг өөрөө оролцдог гэдээ оруулаад байгаа хийдэг байгаа бизнес байна. Тэгэхээр бид нар яг үнэхээр орон нутгад бас шийдэж чадахгүй юм байна. Яг энэтэй холбоотой харьцаа холбооны хямдтай улсын байцаагч яамнаас хамжиг мөлтийн улсын байцаагчаа эрхийн хэмжээтэй холбоотой асуудлыг манай бол жанчуу гэдэг байцаагч юм. Харьцаа холбооны байцаагч амьдч байгаа үнэн хэсэг болоод байцаагч. Бид бол яг 10 болсон үед бол бид харьцаа холбооны улсын байцаагч байгаа. Энэ бол яамны зүйл хэрэгтэй асуудал. Тэгээ энэ дээр ямар асуудал байгаа юм гэхэд энэ харьцаа холбооны улсын байцаагчийг ордооны байцаагч байдаг бол тэрний асуудал аль биесээр зөвхөн намайг асуудал байна. Зүгээр өргөн хүрээнд байнг одоо харин хамгийн гол сууж байгаа байцаагч сонгоолгоноор байнг яваад идэх шүү дээ. Ажил ихтэй. Нарийн юм бол харьцаа холбооч дандаараа хариуцдаг биш. Эрчим хүчтэй үсгийн үйлчлэг амжилтчин зөндөө олон баг. Ингээ бодоход харьцаа холбооны хуучин бол жишээлбэл би 2000 харьцаа холбооны тийм харьцаа холбооны улсын байцаагч 98 оноос 2002 он харьцаа холбооны улсын байцаагчийг өөрийнхөө үндэсний ажлын хажуугаар хийж ирсэн. Тэгэхээр тэр үед бол бид нар өөртөө үүсэж байгаа асуудлыг тэр байгууллагатай харьцаад амар гэсэн. Ийм учраас энэ харьцаа холбооны хяналттай улсын байцаагчдаа ордооны бус байцаагчдаа тоог орон нутгийн талаар анхаарч өгөөч. Заавал би байх албагүй. Манай чиглэлийн байгууллагын байх албагүй. Гэтэл ажил хийгээд өгөх нь хэрэгтэй байна гэж хэлсэн. За энэ зүйлүүд жижиг хажиг асуудал бол хамгийн сүүлийнх нь нэг чиглэлийн үйлчлэгээний байрлалын асуудал. Одоо энэ сууж байгаа спортер бахуур юм байна. Тэр спешиал компанитай холбоотой өнөөдөр барилчаад барьсан барилгын дээр нь 2 удаас ашиг нисчихэд тэгээд нөгөө хөрөнгө нь аж тав шилжээг учраас засвар үйлдвэртэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал шийдэж чаддгүй байгууламжууд ганцхан манай аймагт жишөө байгаа хаа. Энэ бүхнийг бас анхаарал шийдэж өгнө гэж хэлсэн. За баярлалаа. За говьлт авах гэж байна. Говьлт орж байна. Эдгээр Үүрэнгээ асууж ганцхан асуулт. За бочор дээр ороод ирсэн. Үүрэнгээ. Өөрийнхөө энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр би ганцхан асуулт асууя. Яамны өдөрлөгүүдийн ямарыг ирээ бас шинэ оны өмнө төвшүүлье. Юу сая бас үүрэн шүлжээтэй холбоотой асуудлаар бас тайлбар хийж байна. Тэгээд үүрэн шүлжээтэй холбоотой асуудал бол Үүрэнгээ аймаг 2 жилийн өмнөөс л 10 цэгийг бүр ингэ шигшиж байгаад нэг яалтчгүй бас шүлжээгүй байгаа 10 цэгийн мэдээллийг гаргасан байдаг. Тэр маань одоо төлөвлөгөөнд орж явж байгаад сүүлд нь өнгөрсөн онд гэхэд нэг 4 цэг болоод өөрчлөгдсөн байсан. Эдгээр цэгүүдээс бол одоогийн байдлаар нэг цэг дээр бол үүрэн шүлжээ тавигдаагүй. Тэгэхээр одоо энэ ирэх жил тавих одоо 60 цэгт шүлжээ тавина гэд тэгж байна. Энэ дээр одоо бид нар дахиад л нөгөө урд нь өгчээсэнүүд дээр дахиж анализ хийгээд
дахиад одоо 10-аас багасгаад 3-ыг ч юм уу 4-ыг ч юм уу өгөх гэж байна уу? Эсвэл та хэд маань наана анализ хийж байгаа цэгүүдээ сонгох гэж байна уу? Болж игэл биднээс бас дахиж санал аваад энэ цэгийнхаа юунууд дээр харилцан одоо ярилцаж цэгийн тогтоовол зүгээр байна гэдгийг хэлэх гэсэн. За хэлээ. За эдэн утга. Алтай. Голтой. За одоо сонсогч заяа. Байна яриа. За баярлалаа. Гуултай аймгийн цэцлэгийн 5 газрын дарга Эрдэнэт байна. За би одоо бас энэ цахим хөгжил инновац харилцаа холбооны яам талархал илэрхийлж байгаамаа. Манай аймгийн засаг дарга одоо үйл ажиллагааны хөтөлбөрт цахим алтай гэж энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлээд бас бүх сумуудаа яамнаас одоо киоск машинтай болгоод хурдан клубыг байгуулад ингээд одоо тодорхой хэмжээний одоо дрон коучлын улсын тэмцээнд манай бэлтгэсэн хүүхдүүд дэлхийн авраг болоод ингээд үнэхээр одоо энэ захимжуулалтын талаар бол манай аймаг бас амжилттай ажиллаад энэ ажлын маань үнэлээд манай аймгийн цахим үйлчлэгээний хэлтс бас өнгөрсөн онд ажиллаараа тэргүүн улсад эзлэсэнд одоо бид бас талархж байгаа тав хүн нэгдүгürt нь илэрхийлж байгаа. За хоёрдугаарт нь одоо бас нэг шийдмээр асуудал байх шиг байгаамаа. Энэ юу гэхлээр зэрэг бүх одоо аймагт ажилладаг одоо яамны харьяа агентлагууд бол бүгд тамга тэмдэгтэй данстай ийм одоо эрх мэдэлтэй байдаг. За манай энэ цахим үйлчлэгээний хэлтс бол одоо тамга тэмдэг байхгүй, данс байхгүй. За аймгийн засаг даргатай гэрээ байгуулж болтгоо. За дээр нь аймгийн засаг даргын эрхлэг асуудлын хүрээнд тодорхой хэмжээний захирам шийдвэр гаргаад за удирдлагын урамшуулч гэх юм уу, үр дүнгийн урамшуул гэдэг ингээ юм уу гэхлээр зэрэг одоо шийдэх боломж байдгүй нэг ийм одоо эрх зүйн одоо чадамж боломжийг дээшлүүлэх юм зайлшгүй шаардлага улсын хэмжээнд байгаа мó гэж ингэж харагдаад байгаамаа. Тэгээ энийг одоо хууль номонд өөрчлөлт оруулалт юм уу, эрх зүйн үндсийг өөрчлөөд энэ одоо хэлцгийг нэгэнт орон нутагт дараа бас 2-3 сүлжээ компани олон байгууллагууд байж байгаа. Сумуудад одоо хурдан төвгөөд бид нар байгуулад киоск машинуудаа ажилуулад ингээд нэг хуучин холбооныхоо газруудыг төшлөөд ажилуулж байгаа. Ийм хөл гар байж хад энийг нэг агентлагийн хэмжээнд бол очиулаад данс даваатаа тамга тэмдэгтэй болгодог ийм ажлыг одоо хийвэл яасан юм бэ? Ингэхгүй бол энэ ажил чинь дээрээсээ одоо цалингаас өөр ямар ч төсөв байхгүй. Тэгэл одоо орон нутгт зохион байгуулж байгаа бүх ажлыг тамгын газраас л одоо гаргахаас аргагүй болоод зарим үед бол гаргаж чадахгүй энэ төсөв хэмжиж байгаа хэмнэлтийн үйл гэж байгаа. Энэ үед бол үнэхээр аргагүй байдалд очиод байгааг одоо нэг учирлаж дэд сайд одоо их сайхан ярьлаа. Тэгээд явж байгаа ашиг сайхан хийх байх гэж ингэж найдаж байна. Ингээ бидний ажлыг одоо бас нэг ойлгож авч энийг онцгойлон одоо анхаарч үзэж улсын хэмжээний шийдвэр болгоод энийг үр дүнтэй ажил болох уу гэж бодож байна л да. За ийм байна. Баярлалаа. Тэгээд бусад олон асуудал байгаа. Сайдтай байгуулах гэрээний хүрээнд саналыг бол тусад нь явуулж байгаа. Тэгэхээр тэр саналыг 12 гэхэд хургуулчих нь тэр саналуудыг одоо энэ дээр нуршаад яг хуу аймгийн ганц асуудал учраас тэрийг бол одоо бичих дотор явуулаад энэ говьтойгоос очсон саналуудыг бас хүндэтгэж үзэж сайдын гэрээнд оруулахгүй бол зоргоо дарахад хүсгэд энэ одоо сайд нь бол яг үнэхээр яамдууч чинь өнгөрсөн жилүүдэд одоо аймгийн саналыг бол нэг нь ч авдаггүй шүү дээ. Хотлоо нэг гэрээний төслөө ирүүлчихэл тэгэл бид нар саналаа очвол хийгээд бичээд явуулахдаа зэрэг тэрийг оруулдаггүй. Тэгэл дарга нэг шахаад сайд нар шууд хурдан гар үсгээ зургаад ингээд шахаад тэгэл зуруулаа явдаг ийм л дараалтаа явж байгаа шүү дээ. Тийм учраас энэ хөдөөгийнхэндээ одоо ингээд урьдчилаад энэ хилцүүлэг хийгээд мэдээлэл өгөөд энэ одоо саналуудыг авч байгаа юм а бодит ажил болгоосоо гэж үнэхээр гүсэн хүлээж байгаа. Тэгээ энэ хилцүүлэг ийм одоо ярилцлагыг хийж байгаа явдалд бас бид үнэхээр баярлж байгаа. Цахим алтай гэж энэ алтаачууд бол бас цахимжуулалтын ажиллаараа улсдаас манлайлах гэж үзэж байгаа шүү. Энийг дэмжээрэй яамныхан гэдгийг хүсмээр байна. Баярлалаа. За Эрдэнэт нутагт баярлалаа. Та ч гэсэн чухал асуудал ирлээ. За бид анхааралтай эндээс одоо хариулт өгье тий. Энд дэлгэцээр асуулт тавьсан одоо хариулт өгье. За. Хариулт өгье. Гуйрамс асуулт. Скотро.
Сайн байна уу? Сонсогч байна уу? Байна уу? Байна. Сонсогч. Нэрээ хэлээ. Зүхбаатар уу? Зүхбаатар. За. Нэрээ хэлээ. Саналаа. Аймгийн засаг дарганы хамгаалалтаар харилцаа холбооны бодлогын мөрөжилтөд мөнгө сүлд. За 3 асуулт 2 санал байгаамаа. Энийг товчхон өгөөд тодорхой асуугаа явчих. За эхний асуулт болохоор нөгөө Хэри сайттай холбоотой асуултууд байгаа. Хэри сайтн дээр нөгөө газрын асуудлыг нөгөө орон нутгийг шийдвэрлэх хэрэгтэй гэдэг сайдын гэрээн дээр явдаг. Угсаа засаг даргын эрх хэмжээний өрөөс гэсэн орон нутгийг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг тендер шалгаруулалт зарлахдаа нөгөө нэг зураг төслөөр тендер зарлах газрын асуудлыг шийдвэрлээгүй байхад нөгөө нэг тендер шалгаруулалт хөдөлთა ажиллагаа зохион байгуулснаас болоод нөгөө дараагийн нөгөө зураг төслөөр магадгүй дараагийн ажлууд явдгүй. Тэгээд одоо бид эдийн хэрэгжүүлж байгаа Сүхбаатар аймагт ирэхэд 9 байршил дээр Хэри сайтын ажил явж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүн дээр ирэхэд 24 онд хэрэгжүүлж эхэлсэн ажлууд болж одоо бол газрын асуудлыг шийдвэрлэгдээгүй. Нөгөө нэг орфеодер компаниуд шалгараагүй ч юм уу цэг нь тодорхойгүй учраас газрын асуудал шийдвэрлэгдээгүй яваад байгаа. Тэгээд эх оны саналд оруулаад хэрвээ энэ дээр ингээд энэ газрын тухай хууль нөгөө барилгын тухай хуулийг ингээд зөрчиж яваад байгаа ингээд газрын асуудал нөгөө нэг Хэри сайтаа дэд бүтцээ баригдсан хойно ингээд олгогдоод байгаа асуудал ингээд тэр тухай хуультайгаа зөрчигдөж байгаа. Энэ дээр нэг тусдаа журам мором гэж хэлцэж байгаа яаман дээр ингээд бодлогын төвшөнд хэрэгжүүлж байгаа юм байгаа юу гэдэг. За дараагийн асуулт болохоор энэ аймгийн төв гоц суурин газрын нөгөө шилэн кабелуудыг зэгцлэх нөгөө нэг 3 сүүлжлээ үйлдвэрлэгч нөгөө Univision хэрэглэгчнэр нөгөө шилэн кабел одоо нөгөө агаардаг гэрэлтүүлэг 04-ийн цахилгаан амжилт агаар шугамдыгөр одоо нөгөө дур зоргоор нөгөө татагдж байгаа асуудлууд байгаа. Энэ нь болохоор нөгөө юунаас үүсэж байгаа гэхээр за нөгөө МХС-ийн нөгөө сугжилт ингээд та шилэн кабелаа оруулаад ингээд яваа ингээд одоо тэрний үн төлбөрч гэдэг юм үн тарифтай холбоотойгоор ингээд ил нөгөө би дааж ингээд одоо байшингаас байшингийн оронч гэдэг юм уу ийм юунууд яваад байгаа. Энэ дээр яамны зүгээс бодлогын яамны зүгээс ингээд баримталж байгаа бодлого одоо шилэн кабелуудыг хэрхэн зэгцлэх ийм бодлого байгаа юу. Тэгээд дараад нь сайдын гэрээн дээр байгаа хаягжуулалтын ажил байгаа. Хаягжуулалтын дээр нөгөө хаягжуулалтын нөгөө шинжилсэн журам шинжлэгдэж байгаа гэдэг. Тэгээд нөгөө журам шинжлэхтэйг учраас одоо энэ дээр орон нутгаас нөгөө төсөв тавих боломжгүй байна. Тэгээд харилцаа холбоонд ингээд